Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авилгын эсрэг чөлөөлтөд дараагийн удаагийн шоошлуулах хэрэггүйгээр яг одоо заавч байна. Монгол ардын намын гишүүнчлэлээс түтгэлзүүлэх тухай. Монгол ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авилга албан тушаалын хэрэгт ялагдчаар татагдсан Улсын их хурлын гишүүн Амар Баясгалан эрчим хүчний сайд алсан 50 бих үндсэн хууль зөрчсөн үндсэн хуулийн цэцгийн төгөлдөр тогтоогдсон Улсын их хурлын гишүүн Булган Туяа нам дамнасан бүлэглэл байгуулж нийгмийг эмх замбраагүй байдалд удаа төрхрөн Монгол ардын намын бодлого үйл ажиллагаа зохион байгуулалтаагаар гүтгэн харлуулж намын бодлогыг хувийн офисоос говьуулан завхруулж намын гишүүний ёс зүй сахилах хариуцлагыг уландаа гიშгсэн баг хурлын гишүүн асан Монголын үнэн сонины эрхлэгч асан Амундра нарыг Монгол ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Ийхүү Монгол ардын намд өнөөдрөөс цэгцлэх хөдөлгөөн ёс зүй сахилах хариуцлагын цаг хугацаа эргэж эхэллээ. Цаашид ёс зүй сахилах хариуцлагын зөрчил гаргасан. Прокурорын байгууллагаас ялагдагчаар татагдсан. Авилгын гэмт хэрэгт холбогдсон. Намын нэр хүндийг унагсан. Намын бодлого зөрчсөн гишүүдийг хяналтын өрхөөр ёс зүй хороогд намын даргын хуваар өгж үе шаттайгаар шийдвэрлэх ёстой гэдгээ мэдгэж байна. Ардын нам авилгачдаас чөлөөлөгдөж ард түмэндээ эргэж ирэх болно. Эрх чөлөөний нар хэн бүхнийг алагчлгүй эвээх болтугай. Баярлалаа.